Манай дэлхий дээр үзэсгэлэнтэй дуу алдан байгалийн тогтцоод олон байдаг. Гэвч жуулчид холигсон хот суурингуудаас ялгаатай нь хүний хөл огт хүрч болохгүй цөөнхэд газар бий. Дэлхий дээр хамгийн аюултай 15 газрыг энэ удаад бид танилцуулж байна. 15. Могойнуудын арал, Бразил. Ilha da Queima da Grande буюу могойн арал нь Бразилийн Сан Пауло хотын эргээс холгүй орших дэлхий дээрх хамгийн аюултай бөгөөд тусгаарлагдмал бүсүүдийн нэг юм. Одоогоос 11,000 жилийн өмнө далайн түвшин нэмэгдэж их газраас тасрах үед арал дээр үлдсэн могойнууд хөхтөн амьтдын хомсдлоос шалтгаалan зөвхөн нүүдлийн шувуудаар хооллохоос өөр аргагүй төрчээ. Шувууг нисэж амжихаас өмнө тэр дор нь хүүлэхийн тулд тэдний хор маш богино хугацаанд хувьсан хүчрхэгжиж их газрын төрөл төрөстөөс 3-аас 5 дахин илүү хортой амьтны мах эдисийг шууд устгах чадвартай аимшигт ферменттэй болсон байна. Тэрхүү үхлийн аюултай дэлхийн өөр хаанч байхгүй нэг ховор төрөл зүйлийн могойг алтан жад толгойт могой гэх бөгөөд өдгөө тус арал дээр ердөө 43 га талбайд 2000-аас 4000 орчим могой маш шигүүн нэвтаршилтай гар амьдарч байна. Бразилийн засгийн газар хүний амнаас болон энэхүү ховорцсон могойг хамгаалах үүднээс арал руу нэвтрэхийг хуулиар туйлын чанд хоригдсан байдаг. Зөвхөн гэрэлт самхагт техникийн үзлэг хийх тэнгисийн цэргүүд болон хорны тусламжтайгаар зүрх судасны эм бэлтгэл гаргаж авахар судалгаа хийж буй тусгай зөвшөөрөлтөй эрдэмт тэгэл эмчийн багтай хамт нэвтрэхийг зөвшөөрдөг байна. Гэвч тус могойн дэлхийн хар зах дээр 10,000-аас 30,000 ам доллар хүрдэг тул амнасаа эрсдэлд оруулан хууль бус ангуучид биодэрэмжтийн голбай болсоор байгаа юм. 14. Sinabung галт уул. Sinabung галт уул нь Индонезийн Суматрын арал дээр оршдог дэлхийн хамгийн идэвхтэй бөгөөд аюултай галт уулын нэг юм. Бүтэн 400 гаруй жил унтсны эцэст 2010 онд гинс сэрсний улмаас 15 хүн нас барсан ба түүнээс хойш 2014, 2016, 2019 онуудад асар хүчтэй цуврал дэлбэрүүлэлтүүдийг хийжээ. Sinabung-ийн хамгийн том аюул нь лавнаас гадна пироклас дурсгал буюу уулын уруу цагт хэдэн зуун км хурдтай буудаг Цельсийн 700 градусын халуун хий үнс чулуулны холимог юм. Энэхүү үхлийн урсгалын улмаас нийт 30 гаруй хүн амь үрэгдэж халуун үнсэн уул нь тэнгэрт 7 км хүртэл өндөрт цацагдж байв. Олон жил үргэлжилсэн дэлбэрэлтүүдээс болж ойр орчмын 30,000 орчим иргэн дөрвөж зарим тосгодууд үнсэнд булагдсан хий үзэгдэлтэй хот гэж нэрлэгдэх болжээ. Өдгөө уулын орчимд 7 км радиустай аюултай бүс тогтоож нэвтрхийг бүрмэсэн хориглон аюулын хамгийн өндөр буюу 4-р зэрэглэлийг мөрдөж байна. 13. Бермудын гурвалжин. Бермудын гурвалжин нь Атлантын далайн Майами, Бермуд, Порто Рикогийн дундах бүс бөгөөд сүүлийн 100 жил олон зуун хөлөг онгоц нисэх онгоцыг ямар ч улам өр ослын дохиогүйгээр залгисан гэдгээр дэлхийн хамгийн аюултай нууцлаг зэрэгт тооцогддог. Судлаачид энд олон тооны осол гинт гарч сэг зэм нь олддоггүй шалтгааныг дараах байгалийн хүчин зүйлүүдтэй холбодог. Цаг агаарын огцом өөрчлөлт ба авраг давлгаа, гинтийн хар салхи болон далайн мандалд урьдчилан тааварлах аргагүй 30 м өндөр хүртэлх рог давлгаа үүсгэж хөлөг онгоцнуудыг шууд хэмхждэг. Гольфстримийн хүчтэй урсгал. Дэлхийн хамгийн хурдан далайн урсгал энэ бүсийг дайран өнгөрдөг тул осолдсон техникийн сэг зэмийг хэдхэн минутын дотор алс хол урсган оддог. Метан хийн дэлбэрэлт. Далайн ёроолоос метан хий гинт ориглон гарахад усны нягт буурч дээр нь явж буй хөлөг онгоц секундын дотор шууд живх аюултай. Соронзон ажиг. Навигацийн систем болон луужинг төөрөлдүүлдэг соронзон орны нөлөөллөөс болж нисгэгчид зүг чигээ алддаг. Хэдийгээр орчин үед энэ бүсийг ачаалал ихтэй ердийн усан зам гэж үздэгч гарсан ослуудынх нь нууцлаг синоним шинж чанар үүнийг дэлхийн хамгийн зард гарсан аюултай бүс хэвээр үлдээж байгаа юм. 12. Натрон нуур, Танзани. Натрон нуур нь Танзаны хойд хэсэг Кенийн хилтэй ойрхон Зүүн Африкийн рифтийн хөндөд оршдог дэлхий дээрх хамгийн ер бусын атлаа үхлийн аюултай давст нуур юм. Гаднаас нь харахад тойл шиг гөлвөр гадаргуутай цусан улаан өнгөтэй энэ нуур нь амьд амьтдыг чулуужуулдаг гэдгээр алдартай. Нуурын гол онцлог аюултай шин чанарууд нь нэгт маш өндөр шүлтлэг. Нуурын усны шүлтлэг чанар нь 10.5-аас 12 хүрдэг бөгөөд энэ нь бараг аммиак эсвэл хувцас угаагч цайруулагч бодистой ижил түвшин юм. Ойролцоо орших Ол Донью Ленга хэмээх галтуулнаас сурсан орж ирэх галтуулын үнс натрийн карбонатор баялаг тундас усан төрөлцснаас үүсэлтэй.
Хоёрт, тэсхийн аргагүй халуун. Нуурын усны хэм зуны улиралд Цельсийн 60 градус хүртэл халдаг. Ийм өндөр шүлтлэг болон халуун орчин нь хүний арьс нүдийг шууд түлж ихэнх амьд биетийг хэдхэн минутын дотор өхүүлэх аюултай. Гуравт, амьтдыг чулуужуулдаг гэх нууц. Нуурын толь шиг гүлгэр мандал дээгүүр нь нисэж буй шувуудыг төөрөлдүүлдэг ба шувууд усыг зүгээр л хоосон газар байна гэж андууран шууд мөргөж ундаг. Усанд унсан шууд болон сарсан баг баха зэрэг амьтдын цогцос натрийн карбонатын өндөр тундсаас шалтгаалan муудаж задрахгүйгээр ер нь бол муу мижиж хуурай шилтийн улиралд ус татрах үед яг л чулуун хөшөө мэт хатж үлддэг байна. Дөрөвт, цусан улаан өнгө. Ийм хүнд нөхцөлд амьд үлдэж чадах ганц зүйл бол халуунд төлсөстэй бичил биетүүд буюу улаан өнгөтэй цианобактериум. Энэхүү бактери асар ихээр үржснээр нуурын усыг тод улаан ягаан өнгөтэй харагдуулдаг. Гэвч энэхүү үхлийн нуур нь дэлхийд дээрх нэн ховорцсон бүдүүн хошууд фламинго шувуудын хамгийн том үржлийн бүс юм. Фламинго шувуудын хөлийн арьс нь маш цузаан тул энэ хүчлэлийг уснаас хамгаалдаг бөгөөд тэд махчин амьтад ойртож зүрхэлдэггүй энэ аюултай нуурын дунд үүрээ засаж улаан бактериар хооллон аюулгүй үрждэг гэв. 11. Үхлийн хөндий, Калифорни. Үхлийн хөндийн Америк нэгдсэн улсын Калифорни болон Невада мужийн заагт орших Хойд Америкийн хамгийн халуун, хамгийн хуурай бөгөөд далайн түвшнээс доош 83 метрт орших Bedwater Basin хэмээх намд ор цэгийг агуулсан дэлхийн хамгийн эрсдэл суур амьсгалтай үндэсний парк юм. Энд 1913 онд дэлхийн гадаргуу дээрх хамгийн өндөр агаарын хэм болох 56.7 градус Цельс бүртгэгдэж байсан бөгөөд номхон далаагаас ирэх чиглэг агаарыг замд нь орших 5 том нуруу хаадаг тул жилд ердөө 38-аас 50 мм тундас ундаг туйлын хуурай бүс нутаг юм. Геологийн тектоник хөдөлгөөн хавтангуудын салж буй зааг болон суултын үр дүнд үүссэн энэхүү хөндийн 3368 м өндөр телескопик ориглоос эхлээд асар том давсан тал, идэвхтэй хагарлын бүсүүд, галтуулын тогоо болон өнгөнгийн эрдэслэг хадан толгодууд бүхий өрмөц тогтцтой. Зун нь өдрийн дундаж хэмээн 43 градус Цельсиэс 47 градус Цельс төрдөг бөгөөд хамгийн халуун буюу 7 дугаар сард өдрийн дундаж температур 49 градус Цельсийг давдаг. Шөнөдөөж 31 градусаас 35 градусаас буудаггүй. Ийм нөхцөлд хүн усгүйгээр хэр удаан амьдрах боломжтой вэ гэдг нь туйлын эрсдэлтэй асуулт бөгөөд зуны улиралд энэ хүндийд төөрсөн хүн усгүйгээр ердөө 2-оос 14 цагийн дотор л амнасаа алдах аюултай. Учир нь хэд халуун хуурай агаарт бие махбод өөрийгөө хөрөхийн тулд цагт 1.5-аас 2 литр хүртэлх хөлс гаргаж асар хурдан шигний дутагдалд ордог бөгөөд хэрв сүүдэр болж чадахгүй хөдөлгөөн их хийвэл хэдхэн цагийн дотор тарих дотоод ирэхтүүд хит халан зогсоход хүрдэг байна. Энэхүү хатуу ширүүн нутагт уугуул Тэмбиша Шошоны омгийн индианчууд олон мянган жилийн турш дасан зохицож амьдарсаар ирсэн бөгөөд харин үхлийн хөндий гэх нэрийг 1849 оны алтны халуурлын үеэр замаа товчлох гэж яваад төөрч асар их саад бэрхшээлийг даван туулан гарсан цагаачд өгчээ. Тус хүндэд 19-с 20 дугаар зууны үед алт зэс ялангуяа үйлдвэрлэлийн чухал түүхийн эд болох боракс ихээр олборлож байсан түүхтэй. Өдгөө энэ парк нь наран ургах шингэх үеийн урам зураг мэт харагдах байгаль, эрдэс бодисын эсэлдлээс солонгорон харагдах хавцал, элсэн манхнууд болон хатсан нуурын ёроол, хүний оролцоогүйгээр өөрөө шилждэг чулуунууд зэрэг байгалийн сонин хачин үзэгдлээрээ аялагчид болон зурагчдын деважин болдог. Гэвч аминд аюултай эрсдлээс зайлс хийж аялагчид ихэвчлэн 11-р сараас 4-р сарын хооронд хангалттай ундуус шатхууны нөөцтэйгээр л зорчдог юм. 10. Данакилийн цөл, Этиоп. Данакилийн цөл нь Зүүн Африкийн Этиопийн хойд хэсэг, Эритрийн өмнөд болон Жибутийн баруун хөлийг дамнасан манай гаригийн хамгийн халуун, хамгийн аюултай бөгөөд хамгийн хачинжигтэй тогтцтой цөлүүдийн нэг юм. Түүнчлэн Африк твийн хамгийн намд ор цэгүүдийн нэг болох Данакилийн хотгор нь энд оршдог. Энэхүү цөл нь Этиоп, Арабын болон Сомалийн тектоник хавтангууд бие биенээсээ холдон салж буй Африкийн агуу хагарал гэж нэрлэдэг хагаралын уулзуур дээр байрладаг учраас геологийн маш идэвхтэй өвөрмөц бүтэцтэй. Жилийн дундаж температур нь 34.4 градусаас 35 градус Цельс байдаг нь дэлхий дээрх жилийн хамгийн өндөр дундаж дулаан бөгөөд зуны саруудад өдөртөө тогтмол 50 градус Цельсиэс давж халдаг. Сүлжилтийн туйлын хуурай уур амьсгалтай тул жилийн тунцны хэмжээ 100-аас 200 мм-ээс хэтэрдэггүй.
Ийм хит халуун хүчлэлэг хий болон уур манан савсан орчинд хүн усгүйгээр ердөө 2 цаг л тэсэх боломжтой бөгөөд биеийн шингэн маш хурдан ууршиж нарны цохилтоор дотоод иргэдэд ажиллагаагүй болох өндөр эрсдэлтэй байдаг. Шөнө болон өдрийн температурын зөрүү нь цөлийн бусад бүс шиг хүйтэн болдоггүй бөгөөд зуны шөнөж температур 30 градусаас доош буудаггүй. Данакилийн цөлийг харгаргийн мэт харагдуулдаг хэд хэдэн сонирхолтой зүйл бий. Үүний нэг нь далайн түвшнээс доош 125 м-т орших даллол бөгөөд энд магмын халуунаар буцалсан давс хөхрийн уусмал гадаргуу дээр оргилон гарч хөрсийг шар ногоон улаан өнгөөр солонгоруулдагч агаар нь хортой хийтэй байдаг. Мөн цөлийн дунд тамийн үүд гэгддэг Эстрэлэ хэмээх идэвхтэй галтуул байх бөгөөд оройн тогоондоо дэлхийн хамгийн урт хугацаанд буцалж буй байнгын лавтай нууртай. Харин цөлийн гүнд байгаа асар их давсжилттай Аселе Апрерийн нууруудын орчимд уугуул афар ястнууд одоо хүртэл тэмээн жингээр давс тээвэрлэж агаараар гар улбарладаг байна. Энэхүү бүс нутаг нь цаг уурын хүнд нөхцөлтэй дэд бүтэцгүй бөгөөд Этиоп, Эритрийн хөлийн маргаантай бүс тул аялагчид заавал зэвсэг хамгаалалттай тусгай багтаа явдаг. Тэд ихэвчлэн температур харьцангуй буурдаг 11-ээс 1-р сарын хооронд л энд зочилдог байна. 9. Үхлийн хөндий, Орос. Камчаткийн үхлийн хөндий бол байгалийн эхийн бүтээсэн хамгийн аимшигтай нууцлаг өрх юм. Камчаткийн хойгт Кирпинич галтуулын биед орших энэ хөндийг амьтдын оршуулгын газар гэдэг. Тэнд юу болдог вэ гэхээр Кирпинич галтуулын биед орших ердөө 2 км үргэлжлэх энэ жижигхэн хөндийн хөрснөөс нүүрс хүчлийн хий, хөхөрт ус төрөгч, тэр байтугай цяны нэгдэл зэрэг маш хортон хийнүүд тасралтгүй ялгарч байдаг. Эдгээр хийн агаараас хүнд учраас хөндийн ёроолоор хийн нуур үүсгэн тогтдог байна. Энд үхэл яг л гинжин хэлхээ шиг шилждэг. Эхлээд дулаан хөрсөнд хууртаж ирсэн жижиг шовууд мэрэгчэд хордож үхнэ. Тэдний сэг зэмийг идэхээр ирсэн үнэг чоннууд дараа нь үхнэ. Эцэст нь тэднийг хараад уулнаас бууж ирсэн хүрэн бавгаанууд ч энэ хийнээс амьсгалж цусаа хордуулан үхдэг. Хамгийн хачирхалтай нь хортхийн орчинд бактери үрждэггүй учраас үхсэн амьтдын цогцос муудаж ялзралгүй яг л муумын шиг маш удаан хадгалагддаг байна. 1930-аад онд анчид анх нэгдэг ямар ч өвс ургамалгүй үхсэн амьтдын сэгээр дүүрсэн газрыг харжээ. Гэхдээ эрдэмтэд бүр хойно буюу 1975 онд энэ газрыг бүртгэн авсан байдаг. Энэ бүсэд судалгаа хийх гэж оролцсон 80 орчим хүний амнаас үргэлжсэн байна. Тийм учраас өнөөдөр энэ хөндийг дархан цаазад газар давж жуулчдыг зөвхөн нисдэг тэргээр аюулгүй зайнаас л харахыг зөвшөөрдөг болсон юм. 8. Мадиди үндэсний парк, Боливи. Боливи улсын баруун хойд хэсэгт Амазоны сав газарт орших Мадиди үндэсний парк бол манай гаригийн хамгийн баялаг биосистемийн олон янзын байдалтай амьдрал буцалсан онгон зэрлэг нутаг юм. Энэ паркийн хамгийн гайхалтай нь түүний газар зүйн босоо тогтоц юм. Андын нурууны мөнх цаст 5700 м-ийн оргилуудаас эхлээд Амазоны халуун орны 180 м намд ор ширэн хүртэл үргэлжилдэг учраас нэг газар дотор мөнх цаст уулс, мананцарт ой, намгархаг бүс зэрэг байгалийн огт өөр 5-6 орчим зэрэг оршдог байна. Үүнийхээ ачаар Мадиди биологийн олон янз байдлаараа дэлхийн рекордыг эвддэг. Манай гаригийн хуурай газрын өчүүхэн бага хувийг эзэлдэг мөртлөө дэлхийн нийт шувууны төрөл зүйлийн 14% буюу 1250 гаруй төрөл зүйлийн шувууд энд жиргэж байдаг. Үүнээс гадна ягуар, пума, ягаан дэлфин, андын нүдэн шилт бавга зэрэг 270 гаруй хөхтэй амьтан, 8000 гаруй төрлийн ховор ургамал энд бий. Паркын төв хэсэг маш бартаатай, өтгөн ширэнгтэй тул өнөөдрийг хүртэл хүн хөл тавиагүй нууцлаг ертөнц хэвээр байгаа бөгөөд эрдэмтэд жил бүр шинжлэх ухаанд бүртгэгдээгүй шин загас, шавж ургамлуудыг нээсээр байна. Гэхдээ энэ үлгэрийн мэт газар яагаад хамгийн аюултай бүсийн тоонд орсон бэ гэхээр өнгөц харахад үлгэрийн мэт үзэсгэлэнтэй боловч энэ парк нь дэлхийн хамгийн хортой ургамал амьтдын үлгийн нутаг юм. Өвсөнд зүсэгдэх эсвэл жижиг шарх авахтал халуун орны шимэгч хорхоонууд цуснд нэвтэрч үхэх аюул түргдэг. Энд жуулчлахад заавал хамгаалалтын ховтос нутгийн хөтөчтэй явах ба эрсдлийг өөрөө хариуцна гэсэн гарын үсэг зурснаар энэ бүс нутаг руу нэвтрэх боломжтой болдог аж. 7. Оймякон. Оросын холбооны улсын Якутийн Оймякон тосгон бол өвөлдөө агаарын хэм тогтмол хасах 50-аас хасах 60 градус хүрдэг манай гаригийн хүн байнга оршин суудаг хамгийн хүйтэн газар буюу үхлийн хүйтэн туйл юм.
Энд 1933 онд хасах 67.7 градус хүрч бүртгэгдсэн нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дээд амжилт юм. Тус газар нь өндөр уулсаар хүрээлэгдсэн асар том хөндөд оршдог тул өвлийн хүнд хүйтэн агаар уулнаас уруудан хөндийн ёроолд яг л цүнхэл шиг түгжигдэн хоримтлагддаг байна. Хасах 50 градусаас доош хэмт ил задгай агаараар гүн амьсгалж болохгүй. Хүйтэн агаар уушгийг шууд хайрч амьсгалын замыг гэмтээдэг. Бээлийн өмсөөгүй гар хуруу ердөө 1-2 минутын дотор л хөлдөж эд эсүүд нь үхжиж эхэлдэг. Хэрв энд машины моторыг унтраавал тос шингэн нь хоромхон зуурт хөлдөж мөн дугуйны эрзэн хөлдөж бутардаг тул жолооч нар машинаа хэдэн сараас чамаагүй асфальттай орхидог. Товчхондоо Омикрон бол байгаль дэлхий өөрөө хүндрэлтэй тэсвэр төвчээрийг шалгаж амьдралын хязгаарыг сорж байдаг манай гаригийн хамгийн хатуу ширэн бүс нутаг юм. 6. Найка болрагвай, Мексик. Мексикийн Чиуауа цэлийн гүнд газрын гадаргаас доош 300 метрийн доор орших Найкагийн Сурс дагвай бол Супермен киноны мөсөн ордон санагдуулан байгаль эхийн бүтээсэн хамгийн ер бусын гайхамшиг юм. Уг нь тугалаг мөнгө олборлдог байсан Найкагийн уурхайн гүнд 2000 онд ах トゥ уурхайчид шинэ хонгил гаргахаар өрөмдөж байхдаа энэхүү агуйг санамсаргүй байдлаар нээжээ. Тэнд дэлхийн хамгийн томд тооцогдох болор селенит таст багнууд дурайж байсан бөгөөд тэдгээрийн хамгийн том нь гэхэд 12 м урт 55 тонн жинтэй байв. Харагдах байдал нь үлгэрийн мэт боловч энэ агуй нь хүн амьд үлдэхэд хамгийн бэрх аюултай газар юм. Агуйн доор халуун мааган байдаг тул дотоод халуун нь 50 гаруй градус, чийгшил нь 90 гаруй хувь төрдөг тул тусгай хөргүүртэй хувцас баггүйгээр орсон хүн ердөө 10 минутын дотор амнасаа алдах эрсдэлтэй байдаг ба тусгай хамгаалалтын хувцас өмссөн ч хүн тэнд 30 минутаас илүү байвал бие мах бодинд үхчихэж эхэлдэг байна. Баримтат киноны найруулагч Жорж Коронис энд ороод Орсон дайруудад үхэж эхэлдэг газар гэж тодорхойлжээ. 2015 онд уурхайн олборлолт зогсоход уурхайчид гүний усыг шахахаа буйсан тул энэхүү агуй өнөөдөр буцаад усан дор орсон байна. 5. Кава Ижийн галтуул, Индонез. Кава Ижийн галтуул нь Индонезийн зүүн Ява мужид оршдог. Шөнийн цагаар ер бусын цахиур цэнхэр дөлөөр гялалзж харагддаг манай гаригийн хамгийн өвөрмөц бөгөөд аюултай газруудын нэг юм. Галтуулын тогоон дотор дэлхийн хамгийн том хүнхрийн хүчлийн нуур оршдог. Энэхүү нуурын ус нь маш өндөр хүчлэгтэй тул ирж буй голын усыг хүртэл усгах чадaltaй бөгөөд металл болон хүний биеийг хоромхон зурдал түлж гэмтэх аюултай. Ижэнийг зорих жуулчдын хамгийн гол зорилго нь шөнийн цагаар харагддаг цэнхэр галыг харах юм. Олон хүмүүс түүнийг цэнхэр өнгөтэй лава гэж андуурдаг ч үнэн хэрэгтээ галтуулын анц хаваар маш өндөр даралттай Цельсийн 600 гаруй градусын халуунтай хүнхрийн хий гадагшилдаг байна. Энэхүү хий нь хүчил төрөгчтэй орволд орох үедээ шууд шатаж шөнийн харанхуйд яг л цэнхэр лава урсаж байгаа мэт үзэсгэлэнтэй ер бусын дүр зургийг бүтээдэг. Үзэсгэлэнтэй төрхийн цаана энэ газар маш аюултай орчин нуугдж байдаг ба галтуулнаас тасралтгүй ялгарах хүнхрийн давхар эсвэл зэрэг хорт хийнүүд нь хүний уушиг нүдийг хүчтэй түлж амьсгал боогдуулах эрсдэлтэй юм. Энэхүү үхлийн аюултай хортой нөхцөлд нутгийн уурхайчид ямар ч хамгаалалтын баггүй зөвхөн амны хаалт төдийхөн зүүж гарааргаар хүхэр олборлдог. Тэд тоогооны ёроолоос 70-90 кг жинтэй хөлдсөн хүхрийг сагсанд хийж их зэх зуулын замаар үүрч гардаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн хүнд аюултай хөдөлмөрт тооцогддог юм. 4. Вашингтон уул. Америк нэгдсэн улсын Вашингтон уул нь намхан харагддагч дэлхийн хамгийн аюултай цаг агаартай газар гээгддэг байгалийн маш догшин төрхтэй оргил юм. Далайн түвшнээс дээш 1917 метрч энд 1934 онд цагт 372 км хүртэлх хүчтэй салхилж хуурай газрын хамгийн ширүүн салхины дээд амжилтыг тогтоож байв. Өвөлдөө агаарын температур хасах 40 градус давж салхины нөлөөгөөр хасах 70 градус мэдрэгддэг байна. Ийм хүчтэй салхитай байгаагийн учир нь уул нь агаарын 3 том урсгалын уулзуур дээр байрладаг бөгөөд асар том агаарын массууд уулын оройг мөргөхдөө шахагдж хурд нь хэд дахин нэмэгддэг. Энэ ууланд одоогоор 160 гаруй уулчид амнасаа алдаад байна. 3. Ньос нуур, Камерун. Камерууны баруун хойд хэсэгт галтуулын тогоонд орших Ньос нуур бол гаднаас үзэсгэлэнтэй намуухан харагддагч түүхэнд алуурчин нуур гэгдсэн дэлхийн хамгийн аюултай газруудын нэг юм.
Энэ нуур яагаад ийм аюултай вэ гэхээр түүний ёроолоос магмын нүрс хүчлийн хий тасралтгүй шүүрч усанд нь уусдаг бөгөөд нуурын усны гүн өндөр даралтны улмаас ёроолд нь асар их хэмжээний хортхий хоригдлогддог байна. Энэ нь яг л сэгсэрсэн ориглон дарс шиг тогтцдог гэсэн үг бөгөөд хөрсний нуралт, газар хөдлөлт зэрэг өчүүхэн төдий хөдөлгөөнөөр дэлбэрэх аюултай байдаг. Уг аюул нь 1968 оны 8 дугаар сард бодит гамшиг болон илэрч нуурын гүнээс 100,000 гаруй тонн нүрс хүчлийн хий гинт ориглон гарчээ. Агаараас хүнд энэхүү үл үзэгдэх үнэргүй үхлийн өвөл нь уулын уруу цагт 100 км-ийн хурдтайгаар хөндий рүү урсан бууж ойр орчмын тосгодуудын 1746 хүн 3500 гаруй мал амьтдыг хэдхэн минутын дотор унтаж байхад нь амьсгал боогдуулан амьд нь хүрсэн түүхтэй. Энэхүү аимшигт явдлыг дахин давтахгүй тулд Эрдэмтэд нуурын ёроолд тусгай хоолойнууд суйрлуулж хийг багаар гадагшлуулах болсон ч нуурыг тогтоон борж буй байгалийн далан илэгдэж муудаж байгаа нь өнөөдөр ч геологчдын санааг зовоосон аюул хിവэрэ байна. 2. Фрезер арал, Австрали. Австралийн Квинсленд мужийн эрэгт орших нутгийн уугуул иргэдийн хэллэгээр Кагари хэмээн нэрлэгддэг Фрезер арал нь 120 гаруй км урт үргэлжилдэг дэлхийн хамгийн том элсэн арал юм. ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн энэ арлын хамгийн хачирхалтай нь асар том элсэн манхан донд далайн түвшнээс дээш 200 гаруй метрийн өндөрт халуун орны өтгөн ширэнгэн оврогддог цорын ганц газар юм. Мөн элсээр шүүгдсэн тул дэлхийн хамгийн цэнгэг тунгалаг устай Маккензи зэрэг 100 гаруй цэнгэг усны нуурууд энд оршдог. Гэвч энэхүү диваажин шиг үзэсгэлэнтэй газар нь маш аюултай газар ба их газарч нуурч аль нь үхлийн аюулд агуулдаг гэнэ. Арал дээр Австралийн цэвэр цусд динго зэрлэг ноход амьдардаг ба тэд гаднаас хөөрхөн гэрийн ноход шиг харагддагч бүлгээрээ ангуучилдаг маш догшин зэрлэг амьтад юм. Арлыг хүрээлэн буй номхон далайн усан сэлхийг хатуу хоригддаг. Учир нь эрэг орчмын далайн урсгал маш хүчтэй. Татах урсгал ихтэйгээс гадна авраг цагаан акулууд болон үхлийн аюултай хорт медузнууд маш ихээр цугдардаг байна. Мөн маш аширхалтай нь ус гүнзгий мэт харагдаж байгаа шиг гүнзгий биш ба үүнийг мэддэггүй жуулчин өсөрч орон толгоогоо хагалах, үзүүгээ хугалах тохиолдлууд цөөнгөө гардаг гэнэ. Арал дээр ямар ч засмал зам байхгүй бөгөөд жуулчид зөвхөн 4 дугуй бүрэн хөтлөгчтэй жип машинаар элснээгээр явдаг. Арлын зүүн ирэг дэх урт элсэн зурвсыг 7 милийн элсэн ирэг гэх бөгөөд энэ нь машины зам төдийгүй нэлсэх онгоц буух зурвас нь болдог гэнэ. Элсэнд машин шарвах, хөмрөх зэрэг ослууд маш их гардаг тул тусгай туршлагатай жолооч нар л энд явдаг байна. 1. Тороро, Уганда. Уганда улсын зүүн хэсэгт орших Тороро хот бол жилийн 365 хоногийн бараг 251 өдрөнд тасралтгүй аянга цахиж Адар бороо ордог шинжлэх ухаанд дэлхийн аянга цахилтын нийслэл хэмээн бүртгэгдсэн өвөрмөц газар юм. Энэ хотын яг төвд далайн түвшнээс дээш 1483 метрийн өндөрт сүндэрлэх Тороро хад гэх аврах том цуллаас тогтсон хадан уул байдаг. Гаднаас нь харахад сүрлэг үзэсгэлэнтэй боловч цаг агаар муудах үед энэхүү өндөр хад нь байгалийн аврах том аянга баригч болон хувирдаг байна. Викторио нуураас ирэх чиглэг дулаан уур амьсгалын урсгал уулсыг мөргөхдөө тэнгэрт статик цахилгааны асар их цэнгийг хөрөмтлүүлдэг бөгөөд тэдгээр нь хамгийн түрүүнд энэ хад руу маш хүчтэйгээр нэрэгдэг байна. Иймээс шуурхтай үед ил задгаад талбай болон хадны ойролцоо байх нь үхлийн аюултай бөгөөд түүхэнд аянганд цохиулж олон 10,000 амьтан, мал, хүмүүс амнасаа алдаж байжээ. Мөн аянганаас болж хот тэр чигээрээ цахилгаангүй болох холбооны шугам тасрах нь энд ердийн л үзэгдэл юм. Хэдийгээр тэнгэр нь ийм догшинч гэлээ геологийн хувьд маш баян нутаг бөгөөд энд зүүн Африкийн хамгийн том фосфат болон хон чулууны ордууд байдаг тул Уганда улсын аж үйлдвэрийн чухал төв тооцогддог гэнэ. Энэ удаа та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай 15 газрыг танилцууллаа. Танд эдгээрээс илүү мэддэг аюултай газар байдаг бол бидэнтэй комментоор хуваалцаарай. Баярлалаа.